Энэ хогноод бас амар хогноод шүү дээ. Энэ бүр энэ одоо 43 арзмарын гутал. Яа! 43 арзмарын гутал юм биш үү? Бараг 2 хос гутал байна. Энэ минь бол байрлагын хин замаас ихтэй хог шүү дээ. Энийг хараа. Яа. За бид бүхний зогсож байгаа энэ хэсэг бол Сонгоны хайрхан дүүргийн 20 дугаар хороо. За бид бүхний зогсож байгаа яг энэ хэсгийн нөгөө талд буюу хэдхэн километрийн зад Улаанбаатарын нөгөө захад буюу Дүнжин гарвын ойр орчимд бол COP17 буюу цөлжилт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хэмжээний уулзалт хурал зохион байгуулагдж байгаа. Гэтэл за яг энэ хурлаас хэдэн километрийн зайн туул гол руугаа шахаад хайцсан 3 орчим километрийн зайтай энэ хогийн цэг бол хэвээрээ байна. За 2-3 сарын өмнө бол NTV телевизийн сурвалжлах баг ирж яг энэ хогийн цэгийн бас нөхцөл байдлыг танилцуулаад бид бүхэн сурвалжлага хүргэж ирсэн. За үзэгч та бүхний харж байгаа энэ хогийн цэг бол улаан чулууд орчмын хогийн цэг биш. Яа! Оо ах юм дээр гიშгчлээ. Яа! Хөл рүү юм орчлоо. Тухайн сурвалжлага гарснаас хойш энд бол дарга нар 2-3 удаа ирсэн гэсэн ийм мэдээллийг өгж байгаа. За тэрнээс өөрөөр бол ямар нэгэн шийдэл гаргалгаа бол гараагүй байна. Үргэлжлүүлээд бид хөө ирж 2-3 сарын дараа нөхцөл байдалтай танилцахад бол хогийн цэгийн нөхцөл байдал бол илүү томорсон. За ийм нөхцөл байдалтай байна. Бидний харж байгаагүй хэсгүүдэд хогууд асгагдсан ийм нөхцөл байдалтай байгааг үзэгч та бүхэн харж байна. За энэ хогийн тухайд бол дандаа барилгын хүнд ийм хогнуудыг хайсан байна. Одоо жишээлбэл савтай газ энэ үзэгч та бүхний харж байгаа шүү энэ замаасагны хог тэгээд нөгөө хар замынхаа одоо замаасагтай хэсгийг буцаж авчирч хайсан ч юм уу дандаа ийм нөхцөл байдалтай. Угсаа замбараагүй энэ шөнө дандаа шөнө болгоо ирээлгээд буулгаад байдаг гэж бол болохгүй шүү дээ. Энэ нөгөө нийт эзэмшлийн газар юм байгаа шүү дээ энэ чинь. А тэгвэл бид нар ч манайхаа үйлдвэрийн болохоор одоо би өөрөө энд харуул байга байдаг хүн. Тэгэл ер нь надад бол ер нь дийлдэхгүй шүү дээ. Сүүлийн 2-3 сард бол бүр нэмэгдсэн байж тээ намайг ир. Замбараагүй нэмэгдээд. Одоо машин зам хаагдлаа шүү дээ. Туул гол руугаа орох гэж шүү дээ тийм ээ. Та туул гол энэ чинь туул гол ч одоо нэг бол унтны цэвэр усны их усүр мүсүргээл ярилцгаад байгаа үстэй. Одоо энэ даалан чинь бол тэр чигээр одоо унтны цэвэр усны шинэгээ ходгууд энэгээр явж шүү дээ. Энд чинь тэгээд хөрсний ус руугаа бохирдох юм бол тэгэл бас хэцүү болох байх л та. Энээр болно 3-4 жилийн өмнө гайгүй л байсан. Энэ одоо бүр дулуул нэмэгдээд байгаа шүү дээ. Ингээл тойроод энэ дундуур мундарч өстө битүү өг болсон л шүү. Шүн орой л асахдаг байлгүй айгүй л. Яг туулын бургасанд асгасан хогийг холбоотой бол ер нь яг 10 жил болж байгаа юм бэл яг хог үүсээд. Ер нь яг жил болгон арга хэмжээ авдаг ойр хажмын аж ахуйн нэгжүүдийг дайчилж ачуул цэвэрлдэг. Тэгэл хавар яг барилгын үйлрэл эхлэхээр ер нь хогууд нэлээд буудаг. Дандаа шөнө оройн цагаар буудаг. Ноёдлон бидний дүүрэгтэй ярилцаад ачиж байгаа буулгаж байгаа машинууд нь яаж арга хэмжээ авъя гэдэг 8 ширхэг камер байрлуулсан байгаа шөнө дугаар бичдэг камер байрлуулсан байгаа. Тэрийг одоо замын хөдөлгөөний удирдлагын төв хянаад камераар нэг арга хэмжээ аваа явуулж байгаа. Хогны хувьд бол дандаа аж ахуйн нэгж одоо барилга энэ тентгийн хашааны гараж энэ төр буухлаар хогнууд барилгын голцоо хогнууд хүмүүс нөгөө морингийн даваараа очиж пүүлж асах төлөвлөгөөсөө ер нь жоохон яагаад заргалаад залгуураад тэнд авчиж асгадаг. Яг тогтсон одоо тэрэн дээр арга хэмжээ авах хогны машин жишээлбэл дайралдаад одоо жишээл хог асгаа буцахад торгуул шийтгэл оногдуулах субъект бас яг хууль эрх зүйн хувьд бол одоо замын цагдаа ч юм уу хэв журмын цагдаа нар хийх боломж байхгүй. Ялангуяа энэ хорон дээр ер нь бол тэрэн дээр холбогдлоо торгуул авах тийм боломж байхгүй болохоор хүмүүс ер нь тэрийг налимдуулаад нэлээд хог асгадаг юм нөхцөл байдалтай болчиход байгаа. Экологийн цагдаа байгаль орчны байцаагч энтерч болгоо заавал нөгөө төлөвлөгөөт хоёрын дагуу явж шалгалт хийнгээд тухайл нь одоо жишээлбэл тэн дээр очиж ажиллаж байгаа хугацаанд торгуул шийтгэл тавих ямар боломж нөхцөлгүй болчиход тэнд ер нь хог асгах юм нөхцөл байдал болчиход байгаа. Хорооны хувьд тэнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэвэл би нодлон яг томилогдож ирсэн. Тэрнээс хойш ер нь дүүрэг рүү бас нэлээд хэдэн бичгээ болоод нодлон явсан нэг 8 ширхэг камер тавиад тэр маань бас үр дүн өгч байгаа. Боломжтой машинуудын дургуул шийтгэл аваад явж байгаа. Юуны хувьд бол тэрийг болохоор одоо замын хөдөлгөөний удирдлагын төвөл яг яаж байгаа. Би одоо яг эдгээр дөрвож байгааг мэдгүй. Яг зөрчлийн арга хэмжээ аваад 300 сая төгрөгөөр дөрвож байгаа.
Тэгэхээр энийг одоо энэ үүссэн байгаа 3 км гаруй энэ хогийг одоо яах вэ гэдэг асуудал үүснэ. Одоо ер нь яа гэж бодож байна? Ер нь бол яг энэтэй холбоотой дүүргээс ажлын хэсэг гараад нийслэлийн засагтаараас бас энэ жил ажлын хэсэг гарцсан явж байгаа. Хогны тоо хэмжээ байршил. Энэ байршлаас гадна бас хэд хэдэн байршлууд бас байгаа. Яг туулын голд ойрхон биш ч гэсэн бас юм барилгын хог асуудаг юм байршлууд байгаа. Тэр байршлуудыг яг тодорхой болгоо хогны хэмжээ минь гаргаад төсөв гаргаад ер нь одоо яг жоохон ер нь бол яг жил болгоны хэмжээл төсөв гаргаад явдаг юм л та. Яг төсөв дээр очиод нэг жоохон гацаад идэх юм. Ер нь бол яг ачид цэвэрлэн л гэдэг юм. Тэгээд тоо хэмжээний хувьд их төсвийн хувьд хэдэн тэрбум болчиход идэх. Хэдэн төгрөг вэ? Энэ жилийн төсөв болохоор 9 орчим тэрбум болчих нэг жах шиг байсан. Урьдчилсан байдлаар хүмүүс тооцоо гаргаад хэмжээд сая хавар яваад үдсээ битэд байршлууд дээр. Нэг тайд очиод анзаараа харсан бол нэг юм төмөр хашаагаар орж байгаа. Яг тэр хашаатай хэсэг нь бол аж ахуйн нэгжийн газар байгаа. Тэр аж ахуйн нэгж үйл ажиллагаа бол хашаагаа барьжуул өгнө бол хаалгуу дээр нөмөрхөө байжуул энэ дагасгаа байж байгаа байхгүй. Ер нь бол тиймэрхүү мэд алан утгатай алан бичгүүдийг бол дөрөөр бас нэлээд явуулсан байна талгаас хойш. Тэр нь нийслэл одоо жишээлбэл дүүргээс холбогдлолтой захирамж гарсныг бол дүүргийн засаг дарга ингээд тодорхой хугацаанд ингээд шийдээд бид нэр дуул аж ахуйн нэгжтэй уулзалт хийгээд ингээд цэгцлээд байгаа. Нийслэлийн захирамжууд бол жоохон удаашралтай ингээд энэ дээр арга хэмжээ авч болохгүй болохоор ингээд удаашралтай байгаа.